4 арват гэдэг 5 нүдэн хээг л 4 арваа гэж нэрлэдэг. Тэгээд 5 нүдэн хээчин бол одоо хөө хоёрны юм эрчлээс дундаас одоо бүтэж байгаа хээ. Тэгээд бол хүннүг үеэс үүссэн гэж одоо яригддаг, тэг үздэг. Тэгэхээр бол тэр 5 ийм нүд байна гэж үзээд 4 зүгээс ирэх одоо монголчууд ч нөгөө дайчин одоо хүмүүс учраас 4 зүгээс ирэх тийм халдлага, тэгээд дээрээс ирэх одоо халдлага энэ нийт 5 одоо юунаас хамгаалж байна чинь. Одоо дээрээс одоо магадгүй сум харваад ороод ирэх юм уу те. За энэ мэтлэн байдаг гэсэн бол өндөр гигэний үед яасан ихэр 5 нүдэн 4 арваа гэж нэрлсэн. Тэгээ 4 будаа ингээд тавьсан юм шиг харагддаг 5 нүдэн маань. Тэгэхээр 4 арваа гэж нэрлсэн бол тэр өндөр гигэний намтрыг уншиж байхад бол 4 арваа тавиад за 5 нүдэн хээг бол 4 арваа гэж бас нэрлэгээд тэгээд энэ үеэс бол миний одоо сангийн тамга боллоо гэж. Сан гэдэг чинь одоо эд агуур сайхан сан те. Тэгээд тэрний тамга нь бол 4 арваа боллоо гэж өндөргийн зарлигдсан. Тэгээ энэ нь бол тариа будаа шиг аривдахыг бэлэгдсэн. Тэгээ солонгосчууд хамбуг энтрээ Монголоос санаа авсан Юан гүрний үе одоо хувцснаас төрийн хувцснаас авсан ч гэх шиг те. Энийг ингээд нүдээ нээгээд юм уу ингээд сайн хайвал одоо судалгаа бол хаасаагүй би. Тэгээ би ер нь альва зүйлийг хийх суурьнд нь бол дандаа одоо бусдад энэ тусдаа зүйл болоосоо гэж тэгж суурь өрөөл тавьж залбирч идэг. Энэ бол бурхны шинээс одоо олж авсан миний нэг тийм ололт гэх юм уу одоо тийм хүмүүжил байна. Амд амжсан бас яриа явдаг. Зарим хүмүүс сонссон байдаг. Тэр бол монголчууд одоо ингээд дээл өмсгөө байснаас хойш гүзээтэй болсон гэдэг. Тэгээд нөгөө бас буцаад дээл өмсөх байдал сэргээд ирсэн чинь яасан гэхээр буруу бүслээд ирсэн. Малгайгүй хүнтэй бол одоо мэдлэхгүй ч гэх юм уу. Малгайгүй болныг өсөндөө нөгөө хүнийг одоо хүнддэхгүй байна л гэсэн бидний дипломатис байхгүй тийм үү. Тэгэхээр дээлээ товчлоогүй байх ч юм уу. Дутуу хөтөө өмсчгээд хүнтэй мэдлж яслах хэцүү байна. Тэгтэл тэр Монгол ёс уламжлал өөрөө цаанаа жоохон говьж штт. Нэг тийм үг байдаг штт те. Чимх эрдмийг атга буйнаар сурдаг юм а гэж. Атга эрдмийг хүн хормой буйнаар сурдаг юм а гэж. Ер нь бол өнөөдөр лам хүний өдөр тутмын хувцас дээл болчиход байгаа. Тэгэхээр ер нь юу гэдэг одоо зүгээр яг нэг үндэсний өв соёлоо хадгалж байгаа хүмүүсийг ламнар гэж тодорхойлж болох уу? Болгүй яах вэ? Лам нарын одоо эдэлж хэрглэж байгаа хувцас сунар хурал намаа явуулж байгаа дуган сүм. За тэдгээрийн сэтгэлдээ бодож байгаа философи энэ бүх зүйл бол ахуй. Тэгээ энэ бүх зүйл бол одоо Монголын өв соёл тээж аваа. Шашин шүтэх, эс шүтэх хэсэг нь үндсэн хуулиар заягдсан одоо хүний эрх. Гэхдээ монголчуудын хувьд арай онцлогтой юм шиг санагддаг. Шашин гэдэг бол монгол хүмүүсийн, монгол үндэсний хувьд зөвхөн шүтлэг биш, харин түүх уламжлал, өв соёлын салшгүй нэг хэсэг болсон байт юм болов уу гэж би хувьдаа боддог. Та энэ асуудал дээр хэр санал нийлэх вэ? Тийм 100% санал нийлнэ л дээ. Бид нэр бурхны шинийг 3 авч одоо дэлгэрүүлсэн, шүтсэн. Тэгээ өг дээдсүүд бидний өг дээдсийг ухаалгаар нь их магтдаг шүү дээ. Тэгэхээр тэр ухаалаг өг дээдс маань бол хүннөөгөө ид бурхны шинийг шууд одоо энтгэхгээс бурхны яг орноос нь одоо ингээд залж шүтчихсэн болвол тэгээ хожим нь бол их хаадын үед шүтээд Хувлаа хааны Юан гүрний үед бол төрийн хэмжээний одоо шашин болж шүтэгдчихсэн. Автаас хан өндөр гигэний үеэс бол 3 дахь дэлгэрэлт нь ингээ өсөж байгаа. Энэ үеэс бол одоо лам хуургууд ихсэж сүм хүрээ хийд бурхны шинийг нийт олноороо бол ингээд шүтэх, судлах тий гол нь одоо үзэл онол философиг нь авч хэрэглэх. Ингэж нутагшуулсан. За энэ үндэсний одоо тэр лам хуургын өмсөж байгаа дээл хувцас гэдэг бол өндөр гигэний
Монголын буддизмыг ялгарх онцлог болгож хийж өгсөн зүйл бол үндэсний энэ лам уургуудын өмсч байгаа дээл хувцас байна. Дотроо бол одоо зан үйлийг хэрэглээний тэгээд ёслолын үеийг ч гэх юм уу. Иймэрхүү байдаг. Төрлөөттэй. Тийм. Тэгээд дугуун сүм гэдэг нь бол Монголын архитектур, Монголын одоо барилгын одоо уран барилгын онцлог тэр дугуун сүмд шингэсэн байх жишээ. Энэ бас л одоо Азийн буддист орнууд дундаа бол ялгамжаатай Монголын гэсэн одоо тийм дүр төрх шал өөрөөр шингэсэн байдаг. Мөн одоо номыг бурхны номыг одоо үзэх, судлах тэр аргачлал ч гэсэн монгол хүмүүсийн одоо ухаанд бас нэг ялгамжаатай одоо тийм зүйлүүд бас байдаг. Тэгэхээр ер нь одоо амьдарч байгаа орон сууц ч гэдэг юм уу, за өмс идэлж хэрглэж байгаа тэр бүх зүйлсүүдээ яг өв уламжлал чигээр нь хадгалж яваа хүмүүс бол яг ламнараа гэж тодорхойлж болох юм байна тий. Яг л өндөр гигэний үеэс тэр бүхэн яаж дэглэгдсэн юм. Тэр дэг журмын дагуу өнөө хүртэл одоо Монголын бурхан шашны дуу гандан гिचнэлийн зүүн хүрээ тэргүүтээ ингээд олон 100 жил үргэлжилж байгаа энэ хүрээ хийдүүдийн хурал номын аж ахуй, зан үйл, тэгээд лам хуургуудын эдэлж хэрглэж байгаа зүйлүүд бүх юм яг уламжлал хэвээрээ байх. Хамгийн одоо их усаагаар шиг дутагдж байгаа зүйл нь юу юм гэхээр ёс суртахуунлаг байдал айгүй их дутагдж байгаа. Тэр одоо өгүүлэгдэж байна. Тэрийг бид нэр бурхны шашинтай учирснаас бол бурхны шашны философи буддизмын одоо тэр хүнлэг инэрэнгүү сургаал номлол энэнгээр бид нар хүмүүсээ ард олноо ингээд ухааны тэтгэж ирсэн байна. Тэгэхээр одоо бидний өнөө цаг үед бол гол одоо цаад амин сүнс нь бол ерөөсөө үзэл онол бид нэр өөрсдийн гэсэн тийм толгойгүй юм шиг, үнэт зүйлгүй юм шиг тэгж харагдаад байгаа. Бүхэл одоо хүмүүс бол өөр өөрийн хэмжээндээ өөр өөрийнх нь чадах өв соёлыг бол тэгээ явж байгаа. Лам хуургуудын хувьд юу илүү онцлогтой байдг вэ гэхээр гол нь л одоо энэ ахуй болон дотоод хүний нөгөө одоо бодлоо юухан дотор байгаа тэр философи тэрийг л одоо хамгийн их одоо авч явдаг. Хүнээ яаж сургадгийг тийм ээ? Монголчууд хүмүүсээ одоо хүнээ яаж хүмүүжүүлдэг байсан. Энэ юм бол ялчгүй одоо бурхны шашны үзэл онолтой салшгүй тийм холбоотой харагддаг. Тэгэхээр энэ мэтлэм орчин цаг үед бол их тийм гээгдэж орхигдоод байгаа харагддаг. Мэдээж ахуйн талын юмыг бол одоо тоочод бол одоо баршгүй их юм байна. Тэгээ хуучин бол хүн одоо өөр өөрийн аяга тавтай байсан чи аяга юмтай байсан ч гэх юм уу те энэ бол одоо ламнар дээр явж идэгч байх жишээний ламнар дунд одоо ах цахаа хүндэтгэх энэ байдал бол одоо маш их одоо хүртэл гүнзгий уламжлагдаад ирсэн байна. Нэг ангийн ах л бол одоо ах тийм ээ. Тэгээ багш дээдс одоо тэр саднаа хүндэтгэх эцгийнхээ очлох энэ төр бол одоо лам хүмүүст бол гүнзгий одоо сэтгэл оюунд нь суудсан хүмүүжил болцсон байдаг. Тэгэхээр энэ мэтлэнгээс ахуулаад ахуугаас нь ахуулаад оюун философи хүртэлх бүх юмыг бол олон зүйлийг лам хуургууд бол тээж байдаг. Ерөн зүгээр ингээд түүхэн замлаар нь аваад үзэх юм бол дэлхийн улс орнуудтай харьцуулахад ч гэдэм үү те ингээд орчин үе гэдэг нэг юм нэршил байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт өв уламжлал гэдэг юм чинь тэр үедээ одоо ингээд үлдэх ёстой юм аа. Тэгээд орчин үе гэдэг бол орчин үед одоо дэлхийн нийтээрээ ямар хэрэглээ, юу өмсөж зүүж байгаа, ямар өв соёлтой байна, яг тэрийгээ ингэж дагаж явах хэрэгтэй гэдэг ингээд нэг ойлголт байгаад идэв шүү дээ. Тэгэхээр ер нь зөвхөн тэр өв уламжлал яг үндэсний гэсэн тэр тодтолтой болгон өнөө цаг үетэйгээ хувьсаж өөрчлөгдөд явах нь зөв юм уу? Эсвэл бүр ингээд тэр өнгөрсөнд нь үлдээх нь зөв юм болов уу? Тэгээ энэ дээр ямар перспектив байдаг? Угаасаа уламжлалгүй шинжилэл хийж хийж байхгүй шүү дээ. Тийм учраас уламжлал бол угаасаа заавал байх ёстой зүйл. Зарим нэг зүйл бол олон тайлбар байх шаардлагагүй угаасаа тэр чигээрээ байх ёстой зүйлүүд байдаг. Тэгэхээр бол уламжлал хуучин ёс энэ төр гэдэг бол зохихгүй нэгийг нь бол орхиж болно.
тэрийг бол ажиглал шинжилээд мэдчиж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо хэрэггүй юм гэдгийг нь бол түүх болгоод үлдээчих болно. Шинжилэлд одоо ингээд хувьсаад аваа явчих, сайжруулаад аваа явчих болох зүйл байвал тэрийг авч явах хэрэгтэй. Монгол одоо үндэстэн гэдэг юугаараа ялгарч юугаараа нэгдэхийн эрхэмлэх зүйл юу юм? Би монгол хүн шүү дээ гэж бахархах. Тэгээд улс их орныхоо төлөө ч юм үндэстнийхээ төлөө байх энэ сэтгэл зүг юу үлдээх юм? Энэ дархлааг одоо хаанаас олж авах юм гэвэл өв соёл бидний одоо өв дээдс одоо дэлхий дээр хамгийн олон мянган жил оршин тогтносон үндэстэн. Тийм учраас биднэрт соёлын маш олон өв бий, маш олон биднэрт ийм соёл байгаад байгаа нь бол төр тус олон мянган жил оршин тогтносонд бол биднэрт одоо дэлхий дээр байгаа тэр өвгөн Европуудаас илүүтэй одоо их биднэрт яагаад соёл байгаад байгаа юм бэ гэвэл биднэрт төр тусыг одоо олон мянган жилээр нь ганхуулалгүй боломжоор нь одоо ингээд аваад ирсэн. Энэ нь л одоо гавьяа байгаад байгаа. Тэгэхээр бол биднэрт өв соёл гэдэг бол одоо маш чухал. Түүхээс арчигдах гол эхний ажил бол тэгээд өв соёл алуу болж эхлэхээс ахуулаад тэгээд түүхээс арчигддаг. Тийм л. Орчин үед бол одоо уламжлал одоо ах захтай байх, монгол хүн болж, ёс зүйтэй хүн болж одоо хүмүүжих. Энэ мэдээж цаашаа хүмүүжээд сайн хүн болж гарч ирэх юм бол сайн хүмүүний одоо суур хүмүүжил дээр нэмээд эрдэм боловсралтай болчих юм бол энэ улс орн хөгжиж штэ тий. Жинхэнэ зөв хүмүүс гарч ирж хөгжинэ. Тэгэхээр ингээд энэ бүх одоо сайн хүнээ бүрдүүлж авахын тулд маш олон л тийм өнцгүүд, олон хүчин шалтгаанууд гарч ирж иж ингээд яг жинхэнэ монгол сайн хүн болж хүмүүжих тийм суурьуд байна. Тэрний нэг нь бол ялчгүй ингээд энэ үндэсний хувцсаар нь дамжуулж мессеж өгөх, үндэсний хувцсаар нь дамжуулж өв соёлтой хайртай байх, тэрнээс нь идэл чиглэх байдлаас нь цаашаа дамжаад ах захтай байх, ахмад хүний хажууд ямар байх, ёс суртахуунтай байх, энэ бүх зүйлүүдийг энэ үндэсний өв соёлоор нь дамжуулж хүргэх юмсан гэж одоо их бодож, судалж, тэрийг аль болох одоо дээл хувцсныхаа үндэсний хувцсныхаа тэр одоо зар пост ч юм уу тийм оруулахдаа заавал тийм шигтгэж тэгж оруулж танин мэдхүү талаас нь ингэж явсан. Тэгээ энэ нь бол эцэстээ л бас л сая таны хэлж байгаа миний энэ үндэсний хувцсыг хийж эхлэх болсон шалтгааны нэг нь бол энэ. Зөвхөн нэг юм хараад ингээд хийчээ да. Энийг хийчих гэсэн юм байгаагүй. Олон талын шалтгаан нөхцөл бодож ээж тэгээд ингэж хийсэн зүйлийн нэг өнцөг бол энэ мөн. Тэгээ энэ мэтлэнгээр яваад тэгээ лам хуврагуудын багш нарын өмсөж байгаа дээл хувцас шин цагт яаж харагдаад байгаа, орчин үед яаж хийгээд байна гэдэг нь зарим нь бол одоо хитрхи тийм алдаатай хийгдэж байгаа зүйлүүд. Тэгээд одоо хуралд их удаан суудаг лам хуврагууд бол дээл хувцас нь жоохон тухгүй байх юм бол одоо өглөө 5-6 цагаас хурал хураа шөнө 10-11 хүртэл хурах үед бол дээл тухтай байх юм бол тэр хүн ядрах нь баг. Тэгтэл бол дээлний эсгүүр, дээлийн дотор гэдэг энэ бүх зүйлч бол тэр хүн тухтай байж иж удаан цагаар одоо хуралд тухтаа сууж хурал номоо бяцлагах тийм нөхцөл юм байна гэж харж ирсэн. Тэгээ энэ үүднээс нь бол дээл хувцсыг судалж сонирхож лам хувцсыг яавал одоо бие дэвтэйхэн болгох юм. Уламжлал нь ийм гоё байгаад байдаг. Шинэ үед одоо ингэ хийж байгаа нь ийм алдаатай байгаад их ингэдэг ч юм уу. Тэрийг ажиглаж тэгээд энэ лам хувцсыг анх судалж эхэлсэн. Тэгээ орчин үеийн кино шинэ байдлаас харахад бол дээр үеийн сэдвтэй кино хийхээр Монгол ирчүүднийхэр нэг тийм халхаасан, нэг тийм нэг болигт заваан, нэг тиймэрхүү залхыг заваан ч юм уу эсвэл нэг тиймэрхүү байдлаар харуулад байдаг. Гэтэл бол яг тэр үеийн яг судалгаатай их ойрхон үеийн киног харахаар ер нь эрэгтэй хүмүүс нэг тийм юмд их нявхуур, их тийм одоо классик байдал их харагддаг шүү дээ. Юм нэг тодорхой. Тэгээ тэр гаднаас зочин ирлэгэнгүүт малгайгаа өмсөөд тэр гэрээ эзний суудал дээр суухад эхнэр нь гараад ингээд
зочныг дагуулаа орж иж байгаа жишээ нь. Тэгээ орж ичөө юу юуг малгайгаа тавиад шидэл нэг айл дураараа ингэх юм байхгүй ингээ харж байгаа малгайгаа тавьчих уу гэх мэтчлэн асуулт асуухаар тэгээд малгай тавиул манах гэдэг шиг л дээ. Гэх мэтчлэн ингээд одоо тийм юмнууд их дүр зургууд их харагддаг. Хүндлэгэл одоо тийм уламжлал байвал бүгднийг аваалуулт хэрэгтэй. Хүнлэг булсан байвал тэрийг орхиж болно. Хүнлэг байх зүйл байвал үндэсний өв соёл байвал бүгд л одоо нүдний цэцгүй шиг ингээл хамгаалж авч явах хэрэгтэй. Тэр нь энэ гэх бас хэцүү. Та бол одоо жишээ нь 10 гаруй жил гандан тэгшлийн хэд яг гол хийдэд нь унцадламаар одоо ажиллаж исэн гэх үү юу гэх вэ? 24 он баг хүртэл шахав. 23 оны сүүл хүртэл ер нь бол Жүдатцангийн үндэд. Тэгээд татсанд одоо лам болохоор зорж ирсэн хүмүүстэй уншлага, бичиг үсэг заах. Тэгээ айдан хурлын одоо лам ургуудаа хурлын айдан дэглэм юмыг заах тийм багш хийжсэн. Өнөөдөр бол яг таны одоо бас нэг ажлын нэг хэсэг болсон яг энэ үндэсний дээл, үндэсний хувцас гэдэг энэ үйл уламжлалыг бол бараг сонсоогүй юм бах, их цөөхөн бах гэж бодож байна л да. Тэгээд би бодохдоо зүгээр магадгүй лам нар яг энэ нөгөө нэг уламжлал гэдэг талаасаа тэгээд дээрээс нь яг энэ үндэсний гэсэн тодтголтой үйл уламжлалыг хамгийн сайн мэдэж, хамгийн сайн судалсан хүмүүс байт юм болоо да гэж бодсон байхгүй. Гэтэл одоо жишээ нь яг юу гэдэг мэдээж тэр одоо судалгаанууд дээр мэдээллүүд дээр ингээд үндэслэгдээд өнөөдрийн хүртэл яг энэ бол үндэсний хувцас юм аа. Яг одоо ийм захтай, ийм материалтай ингэж уралсан гэдэг тийм заасан юу гэж байдаг уу ер нь? Энэ бол Монгол үндэсний хувцас гэдэг тодорхойлолт, заасан тодорхойлолт гэх үү? Ер нь бол одоо хувцсыг ангилаад байгаа шүү дээ. Он тооллоор нь. За тэр бол одоо эртний үе, их хаадын үе. За тэгээд юан гүрнээс хойшх үе. Хөннөө гэх. Тэгээд тэрнээс хойш гэвэл одоо өндөр гигэнээс хойш үе гэж баг хэлж болох. Өндөр гигэнээс хойш үе бол одоо өнөө хүртэл баг ингээд оршин тогтнож байгаа. Хамгийн их судалгаа хийж болох ойрхон баттай судалгаанууд бодиттой одоо музейд байгаа дээл хувцсыг үзээд судлаа. Киноши тэгээд олдвор энэ юмнууд дээр хамгийн баттай гарч ирэх үе нь бол өндөр гигэний үеийн дээл хувцснууд байна. Тэгэхээр тэр үеийн дээл хувцсыг яаж хийх юм? Тэрний одоо тодорхойлолт гэж нэг юм бас тусдаа. Тэр үе үечлэлээрээ жоохон өөр. Ер нь бол Монгол хувцсанд бол яг үндс нь 3-4 деталь зүйл байгаад байгаа. Тэгээд малгай, дээл, бүс, гутал гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн зүйл дээр л ер нь тулгуурлаад тэр нь яаж салбарлаж хөгжсөн гэх мэтлэнгээр яваад байгаа. Тэгээд явандаа бол угаасаа юм хөгждөг. Тэр зарчмаараа л хөгжөөл одоо дээл хувцас, гоёл зүйсгэл юмнууд их нэмэгдсэн байна. Цаг хугацааныхаа хувьслуудаас хамаарч яригдана. Тэгэхээр энэ бол их том л агуу том сэдвэл болчихоо. Нэг хоёр үгээр юм яг энэ гэд хэлэхэд бол айгүй юутай. Тэгээ бас яг тийм тэмдэглэсэн тэмдэглэл тий одоо юу гэдэг нөгөө нэг хичээл дээр бол энэ бол онол гэдэг ингээд яг онлын юм гэдэг шиг тийм юм бол байхгүй. Байлгүй байх. Одоо Монгол дээл сүүлийн одоо өндөр гигэний үеийн дээл хувцсыг шаглах гэж яах юм, эсгүүр гэж юу яах юм. Тэгэл тэрэн дээр чинь дээлийн деталууд яаж хийх. За тэгээд хэдэн янзын ойдл байгаа 30 хэдэн төрлийн ойдл байх жишээ нэ. Тэгээд энэ мэтлэн бол маш олон зүйлтэй. Тэр нь хаанаас улбаатай юм хэрэг яг л тэр хүннүг үеэс ирж исэн дээл хувцас бүтээж исэн дээл хувцас. Тэрнээс бүх юмнууд нь ерөөс уламжлан тасраагүй ингээд улам л баяжаад ингээд явагдсан. Тэгэхээр дээл хувцсыг ойх эсгэх энэ чинь маш олон юмнууд бий. Энэ бол хичээлийн том сэдв болгоц. Нэг хэсэг монголчууд яг одоо жишээ нь 4 араат брендээ хийж байгаа яг Монголын үндэсний хэв заврыг агуулсан ийм одоо загвартай дээл гэхээсээ илүү орчин үеийн болгосон гэдэг ч юм уу одоо юу гэдэг нэг авангард стилтэй болгосон гэдэг ч юм уу нэг ханцуун арай өөр ингэр нэг арай өөр янз бүрийн ингэр мэнгэртэй өнгө тэгэл оноо моноо
хийж мэйгээл тэгж их өөрчилж хүмүүстэй байсан шүү дээ. Одоо тэгэхээр бас нэг болчихжээ тий. Тэ ер нь натур Монгол хувцас гэдэг ямар эгэл хэрний үзэсгэлэнтэй харагдгийг гэдгийг манайх одоо хийсэн таниулахад тодорхой хэмжээний байр суурь нөлөө үзүүлсэн гэж боддог. Тэгээд манайх гэдэг ингээ яриад байгаад одоо уучлаарай. Тэгээд яалч одоо ийм одоо түүхэн замнал болчлоо. Тэгээд ийм учраас одоо бүгд л дээл одоо сүулдэ нэг ши янгууч хүүхний хувцас шиг юм шиг болох юм болоод тэгээд нэг хэсэг нь болохоор одоо зөвхөн хүнний үед одоо тийм монголчууд амьдарч ирсэн юм шиг хит одоо муухарлаж хүннүү дээл бол одоо дали захтай хүннүү дээл бол Монгол дээл бусд нь бол биш гэсэн тийм одоо муухар одоо тийм хандлагаар хандж ирсэн. Тиймэрхүү юмнууд бол одоо улам л явах тусам ингээд засарч л байна л да. Тэгээд бид бол яг хуу цаг үе болгонд одоо ингээд тодорсон энэ дээл хувцснууд хэрглэж исэн юмнуудаа бол өөр юмсан хандж илгэмсүү байж өөрсдийнхөө өв соёлыг улам л нэмж баялагжуулж ингэх хэрэгтэй. Одоо ч гэсэн энэ авангард болгоод байгаа тэр дээл хувцас ч гэсэн бас л бидний энэ үеийн бас нэг дээлийн хувьсэл юм болж байгаа бах. Тэгээд гол нь яг нөгөө өдөр тутмын хэрэглээнд шаардлага хангаж яах нүггүй юу гэдгээс хүмүүсийн сонголт бас өөрчлөгдөж байгаа л тодорхой хэмжээний арга хэмжээ, үйл арга хэмжээнд болвол авангард дээл тэр одоо юмнууд бол болох л да. Яг одоо өдөр тутмын хэрэглээнд ч тэр одоо ёс үйл ажиллагаа юу гэдэг одоо хуримнаар тэгээд цагаан сар зулгууч гэх юм энэ зүйлүүдэд бол ялчгүй бийд тухтаа тэгээд хэнцэр тэр байдлыг одоо харуулах зүйлүүд хүмүүс хүсэж байна л да. оноос хойш 2010 оны үед ч гэх юм уу тэр болгоны дээл өмсөд ах сонголтыг хүмүүс хийдэггүй. Миний санах юм бол байнга костюм бижак ч юм уу те Европ хувцсыг хүмүүсдэг байсан. Тэгэнгүүт сүүлийн нэг 10-аад жил анзаараад ахаар баяр хөсөллийн үеэрч бай. За хөдөө гадаа явах аялж амрахтааж бай. Эсвэл гадаад улс оронд аялахтааж бай. Монгол дээл өмсөж явж байгаа. Монгол хувцс одоо эсвэл тэр Монгол дээлийн нэг жижиг нэг аксессуарны хэсэг гэсэн шингээсэн тийм хүмүүс илүү хамаагүй аюу олон болсон байгаа байхгүй. Тэгээ энэ бас үнийгээ дагаад нөгөө нэг уламжлалаа бид нэр эргээгээд бас санаад эхэлсэн юм шиг надад санагдчихлаа л да. Тэгээ ер нь 90 оноос хойш ингээл шат дараатал буцаал үндэсний үзэл ингээл сэргэж байгаа юм л да. Хуучин Даш Боловргой энэ төр нэг улсын хурлын гишүүн байхдаа ингээд дээлтэй ордонд байж идэг гэсэн тэ. Тэгээд тэр бас их нүдэнд тийм дулаахан харагддаг. Гихмчлэнгээр яг хөө тэгээд 2000 оноос хойш 90 онд бол шашин сайхан сэргээд шашин шүтг эрхчлөөтэй болчихж байгаа хүмүүс. Цаашдвал тэгээд одоо Чингис хааны судлал модлол юм үнэн зөвөөрөө гарч ирэх ч байдаг юм уу. Дуучид нь хүртэл одоо хаагдж боогдсон байсан дуунуудаа уртын дуунуудаа буцаа сэргээж бит бус өвөө сэргээж исэн ч ингээл ингээд шатараатаа сайхан явсаар гал одоо бол өөр сайхан улс суурьтай судалгаатай тийм өс атны зөвөг судалдаг тийм баг одоо хүмүүс гарцсан эрдэмтэд судлаачд нь гарцсан ингээд мань мэдт бол их тэндээс нь юм олж унших харахад бол их сайхан юм болж ийн л да.
Тэгээд дээл өмсөх одоо тийм байдлууд ихсэж гэн гэж хэлэх байх. Тийм. Олон бас биш байна. Олон байна гэдэг чинь бол би тэгж бодож байна. Олон байна гэдэг бол өдөр тутамдаа хэрэглэх. Энэ цөөхөн л байгаа. Цагаан сараар одоо Гэтэ ор тас байхгүй байсантайгаа харьцуулахад бол бас байж болчиход нэг үеийн бол одоо их сайжирсан. Тийм. Тэгэхээр цагаан сар байна. За тэгээд наадам энэ сүүлийн нэг 4-5 жилийн хугацаанд бол одон одоо алдарт ихчүүд байтхад одоо ямар нэгэн одон медаль одоо хүртэхдээ бол монголчууд дээл хувцас өмсдөг тийм соёл өсчихлээ. За тэгээд хурим найр. За нэг ийм л 4 гарын одоо 5 хурам багтах хэмжээний арга хэмжээ юмнуудад өмсөж байна. Энэ сэргэж байгаа бол мэдээж л одоо үндэсний үзэл сэргэж байгаа хэлбэр байхгүй тийм ээ. Тэгэхээр Монгол байх ёстой байх шүү гэдэг зүйл гарч ирж байна. Яахаар гарч ирдгийг гэхээр миний одоо бодож ажиглаж байгаагаар бол хүн ингээд ахуйгаасаа жоохон салаад ирэхээр тийм биз дээ. Бид нэр 90 он гараад амьдралчлал одоо тэр одоо мөнгө жоохон 5 төгрөг болоод амьдралаа залгуулж лээвэл одоо тэр одоо өв соёл моёл яах вэ хэмжээний хэцүү байсан цаг нэг юм. 2000 он гараад арай гайгүй болоод 2010 оноос хойш бас хүмүүсийн одоо аж амьдралын байдал арай сайжраад тэгээд одоо нэрээ би ч одоо ямар хүн бэлээ, ямар үндэстэй хүн бэлээ, ямар соёлтой хүн бэлээ гэдгийг харах бас нэг хэсэг хүмүүсийн одоо боломж нэгдсэн ч юм уу. Тэр нь одоо боломжтой болж эхэлсэн байна уу? Тэр бас ард түмний тодорхой байдлын одоо тийм амжиргаа ч юм уу тэр зүйл бас энэ нөлөөлт юм болов гэж харсан. Түүнээс гадна бас нийтээрээ ингээд нэг нийгмийг ингээд нэг байлдан дагуулдаг нэг хэсэг хүмүүс байна. Өдөрддөг ч юм өдөрддөг ч гэж хэлэхэд хааш юм. Түүчэлж өгдөг, нөлөөлдөг тийм. Энэ хүмүүс маань бас нөгөө соёлоо анхаарал татсан чинь бас ингээд одоо болохгүй ч гэсэн боломжтой ч гэсэн одоо нэг боломжгүй ч гэсэн одоо тэр ээж аавынхаа дээл сайхан өмсөх байгаа дээл хувцас хүртэл өмсөх тийм хандлагууд бас ихсэж байгаа. Хүүхдүүд за ялангуяа охтууд жоохон бахта загвар өмсөгч болж тоглох загвар зохион бүтээгч болох ээж байгаа ихчийн хувцсыг өмсөө тиймэрхүү тохиолдлыг бол олон харж байсан. Гэхдээ эрэгтэй загвар зохион бүтээгч нар бол байдаг те Карл Лагерфельд одоо хин гэдэг чинь гэтээ цөөхөн. Танд яг одоо би энэ хувцас загварын мэдрэмжтэй юм байна. Би юу н хийж чадах юм байна гэдэг тэр сэтэл хизээ яаж төрж исэн юм бол яаж тэрийг өөрөө би нэг хийж чадах юм байна гэдгийг ер нь мэдчихсэн бэ. Тэгэл яг хуу тэр нэг хилэн малгай гэдэг нэг малгай бид нар хийгээл. Тэгээ дээл мэлээ нэг жоохон янзлж бийд тухтаа болох. Тэгээд анхны хийсэн өөртөө өмсдөг хувцсыг хэлж өөрчилж эхэлсэн юм байна шүү дээ. Тэгээд ерөнхий анх хийсэн дээл малгай энтрээ нэг дээлээ бол өөрөө өмсч үзэл. Тэгэл одоо хүртэл би өмсдөг л да. Тэгээд ер нь бусад эхний үеийн дээл хувцас малгай толгой энтрээ бол дандаа нөгөө дээдс багш нарт барьсан. Тэгээд Жадорын бүчээ багш Госгэрийн бүчээ гэдэг одоо гандан жанзаад сурч гэдэг одоо төвдийн одоо бурхны шинэ их тийм дээд гигант хүн байдаг. Тэгээ тэр хүн багштаа ч юм уу тэгээ гандаа хийдийн хамт ч юм уу ингээд ойр зур ингээд гайгүй болгоод хийсэн юмнуудаа багш нарт ингээд бариад тэгээд багш нар бол тухайн үед их таалж одоо энэ их сайхан болж байна. Ер нь айтайхан байшгүй гэдэг урмын үгэд. Тэгээд нөгөө өөрийнхөө одоо нөгөө сэтгэлийн орондоо бол итгэж сүсгэлж явдаг тэр багш нар тийм урмын үг хайрлахаар бол за энэ бол ингээд адислагдж байна. За энэ үйлс бол ингээд дэлгэрэх юм байна гэдэг тийм итгэл өөртөө төржлээ. Тэгээд тэрнгээр л хөглөгдөж явсан да. Тэгээд цаашлуул одоо зүн багсаага наан дээл мэйл хийгээл хүндөхөр сайхан болж штэ ингэж одоо хийдэг хүмүүс болсон штэ ч гэх юм уу. Тиймэрхүү урмын өксүүдээр л хөглөгдсөн дөө тэгт. Түүнээс ш одоо тэр багасаа би нэг юм дизайнер болчих юм тэгээд адил зориод явсан юм байхгүй. Би баг байхдаа бол яг хөө зохион бүтээгч болно гээл их одоо тэгж гүйдэг байсан. Тэгээ би өөрөө 2006 онд бол бурхан чогш одоо бүр ботогш юм маань
Уртлах ухаан гэж сургууль байсан. Уур эрдэм уртлах ухаан гэж сургууль байсан. Тэрэнд яг бурхан зургийн ангид эсэж орж исэн. Тэгээд тэндээс бол одоо энэ бурхан шүтэн урлах үндэсний одоо урлал шүтэн урлаг Монгол зураг тэр мэтчлийн юмны бол өнгө тэг юм бүтээх тийм аргачлалуудыг бол ойлгоцоодыг авсан. Тэрний өмнө бол одоо багадаа бол угаасаа зурх сонирхолтой. Тэгээд одоо зургийн дугуйлан, хайчилбарын дугуйлан машин одоо удирдлагатай машин шин хийгч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд бол би багадаа гэртээ өөрөө сонирхлоороо хийчдэг. Тэгээд найз нөхдүүд гудамжийнхаа хүмүүстэй нийлээд тийм нөгөө удирдлагатай машин шин хийгээд орчдөг нэг тийм тэмцээн 10 жил байхад байсан. Тэр мэрэнд бас оролцдог. Тэгээ ер нь л гарын дүүтэй гэж. Тэгээ манай аав өөрөө бас их тийм гарын дүүтэй хүн байдаг хгүй. Тэгээд ер нь тэр талаас ирсэн бас нэг жоох өгөгдөл байсан баг. Зөвхөн лам хувцсан дээр судалгаа хийж агаад тэгээд тэр нь ингээд одоо төгөлдөршөөд үндэсний баяжаад рүү тийм орсон гэсэн үг үү тий. Тэгээд бас залуу хүн байсан болохоор ч тэр юм уу бас хаяа ганган хэнцэр юм өмсмөр санагдсан дээ. Тэгээд тийм хилэн малгайгаад ингээ өндөргийгэний зохиосон нэг тийм дээрээ юм одоо ширээс ойдолтой 30 ширээс ойдолтой тийм малгай бий л дээ. Тэгээд тэр лам нар одоо хуучин бол 100-ны цагт тогтмол өмсдөг байсан тийм малгай юм билээ. Тэгээд хойноо хоёр улаан залаатай тэгээд өмсчхөр их тэр тавьчихаар ер нь их лам нарт их сүр сэвчтэй сайхан харагддаг. Тэгээд тухайн үеийн одоо ойдолчин урлаачдын өөр өөрийн одоо хийцлэлүүд бас байна тий. Тэрнгээрээ байсан учраас учрыг олох гэж их удсан. Тэгээд тэгээ ямар ч байсан одоо бол нэлээд төгс хэмжээнд нь өргөцсөн. Тэгээд энээс улболоод урамшаад тэгээд олон зүйлүүдийг сэргээж шашны чиглэлийнхэн бол одоо нэлээд олон хувцас сунар бит өвүүдийг сэргээсэн. Тэгээд түүнийхээ дашрамд нь бол угаасаа одоо энэ энгийн хүмүүсийн хувцсыг бол нэг хийх юм байна да гэж төлөвлөөд тэгээд тэрийгээ бол хажуугаар нь судалгаа юмнуудаа хийгээд ажиглан судалгаа, кино, хуучны баримт зүйлүүд, түүхийн олдвор, за ингээд тойроод байгаа музейнүүд тэгээд одоо хуучны одоо эртний зургууд байдаг шүү дээ тийм. Тэгээд тэр хуучны зургуудыг цуглуулдаг тийм одоо хүмүүс байдаг. Тэдний одоо зургуудыг үзэж ажиглах, хуучны эдлүүдийг ажиглах гих мэтлэнгээр явсаар байгаа. Тэгээд энэ тэнд хүмүүсийн бичиж үлдээсэн зүйл аман дамжсан яриа энэ бүхнийг бол соргохгүйгээр харж цуглуулсан л та. Тэгээд манай лам нар дунд бол ер нь тийм ам дамжсан ярианууд их байдаг. Дээл хувцсны уламжлалын талаар. Тэгээд тэр мэтчлийн юмнуудыг ер нь бөөнд нь цуглуулж хүн хүнээс дээл хувцс хийдэг. Тэр л одоо хүнээс юм мэдэх болов гэсэн хүн болгоноос очиж үг сонсч тэгээд цуглуулж судалгаагаа хийсэн. Тэгээд энгийн хувцсыг бол хийгээд ирсэн тий. Энгийн хүмүүсийн хувцсыг бол 2018 оноос хойш ерөнхий хийгээд ирсэн. Тэгээд тэр үед бол албан ёсоор ингэж хийгээгүй. Хүрээлэл дундаа ганц нэг тий манай хүний захиалгаа гэж юм тий. Одоо хамгийн анх одоо хийлгэжсэн манай нутгийн одоо Мөнхбаатар гавьяат гэж сайхан бүх цолдог уртын дуучин хүн байдаг. Мөнхбаатар хата анх гавьяат болж яхад нь дээл хийж өгчээсэн. Тэгээд ер нь өөрөө нэг ардын урлагийн хүн учраас бас тухайд надад энийг одоо ингэж хийдэг хүмүүс бол байхгүй болсон. Хуучны хэдэн хөгшчүүлсэн тэд нар бол одоо яваад өгсөн. Одоо тэрнээс хойш ингэж яг хүрээ хийцтэй ийм дээл хувцс хийдэг хүмүүс байхгүй болчиход байгаа маа гэд. Тэгж нэг урам өгчээсэн. Тэгээд тэрнээс хойш манай гандын хий дээр одоо явдаг сүсгтийн ах эгчнэр энэ төр бол таны дээл ойдог гэж нэг ийм дээл ойд өгөөч гих мэтлэнгээр яваад тий. Тэгээд нэг тэрүүхэн дэндээ хийдэг байсан. Тэгээ яг ковид гардаг жил 21 онд яг албан ёсоор 410 бат гэж нэрээ өгөөд тэр хүртэл бол судалгаагаа сайн хийгээд тэгээ яг л нөгөө нэг даацтай явах хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол би нөгөө ийм том одоо зах зээл гэх юм уу те том одоо ийм сав руу орж байгаа. Миний би өөр одоо салбарын хүн гэх юм уу те. Тэгэхээр шинэ ийм тоогоор орж байгаа учраас 30 жил одоо хийцэн
30 жил одоо ингээд шахуу хийцэн, 20-од жил ингээд хийцэн, 20 гаруй жил хийцэн ингээл янз бүрийн тийм мэрэгчсэн тэр салбартай хүмүүс тэр ороход одоо шиндэн шүү дээ. Тэгэхээр бол судалгаа сайн байх хэрэгтэй. Хийц маань баттай байх хэрэгтэй. Би бүх юмаа маш сайн судалсан, нэг ч алдаагүй юм хийх. Тийм л одоо цензуур тавих гэж байна. Мэдээж гандан хийдийн одоо лам хуурган байж байгаа нэг талаараа бизнес гэж одоо хэлж болно. Ийм зүйл рүү ороход надад бол халгаж ясан зүйлүүд их вэ. Нийгмийн хүмүүсийн хандлага тэгээд магадгүй зарим лам хуургууд маань таалахгүй байхыг үгүйсэхгүй. Нийгэм өөрөө энэ лам хуурган одоо юун завгар бизнес вэ гэд ингээд энэс бол айгүй их зөрчиж ийсэн. Тэгээд зориглсон нь бол яг ковид үеэр байсан. Тэгээд бүх юм дотгошоогоо маягтай болсон юм шүү дээ. Нэтээр гэр гэртээ хоригдоод тэгээд гэр гэртээ хоригдсон хүмүүс чи өөртөө нэлээд тулж юм ярьцгааж исэн байлгүй. Тэгээд үндэстний өв соёлд маань л ер нь үндэстэн маань бас их хэрэгтэй юм байна. Их талаараа. Хоёрдож бол одоо миний бас зарим хийх гэж байгаа зүйлүүдэд бол тэр хийж байгаа зүйл маань бол нэлээд том түлхэж зүгх юм байна гэж алсыг болон өөрийг аль алингийн бодож бусдад хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу надад хэрэгтэй юм уу хэрэггүй юм энэ үндэстэнд хэрэгтэй юм хэрэггүй юм гэдээ олон талаас ингэж тавьж бодож байгаад тэгээд жингийн дуухай дээр тавина гэдэг шиг бодож байгаад тэгээд илүү давсан болохоор энэс учраас зарим өөрийнхөө одоо янз бүрийн хил аманд орох ч юм уу тэр юмнуудыг бол хойш нь умартаад юмтай тулна угаасаа ийм хил ам гарна гэдэгт сэтгэл санааны бэлтгэлтэйгээр тэгээд ингэж хийсэн. Тэгээ би ер нь альва зүйлийг хийх суурьнд нь бол дандаа одоо бусдад энэ тусдаа зүйл болоосоо гэж тэгж суурь өрөөл тавьж залбирч хийдэг. Энэ бол бурхны шинээс одоо олж авсан миний нэг тийм ололт гэх юм уу одоо тийм хүмүүжил байна. Тэгээд альва зүйлийг хийхдээ ямар тач энэ зүйл одоо бусад олон амьтанд хэрэг тус болоосоо гэж тэгж одоо залбирж хагаад хийдэг учраас бас ингээд цаашаа зам нь юм дардан болж өгöd ах шиг санагддаг. Тэгээд их нь одоо болонгортой бол адгын болонгортой гэдэг шүү дээ. Тэрүүн шиг одоо ихэндээ альва юмны хийх юмныхаа зоригдлыг аль болох олон амьтанд тус болоосоо гэсэн тийм бодлоор залбирж хагаад тэгээд ингээд хийх юм бол тэр маань цаашаа дардан сайхан явдаг гэдэгт би өөрөө итгэлтэй байдаг. Тэгээд ийм зүйлийг их бодож хийдэгтэй. Ийм бусдад тусдаа байна гэж бодож ивэл тэр зүйл зөв л гэж би бодож байна. Гой санагдаж байна л да. Тэр чинь ингээд судалгаан дээр үндэслэгдсэн. За тэгээд арга барилыг нь ч гэсэн яг алдагдуулахгүйгээр ингэж ойж яг ингэж одоо ширч гэдэг юм уу те яаж хийхээсээ шалтгаалаад энэ бол яг цэвэр ингээд үндэсний одоо чанартай дээл хувцсан маа гэдэг тэр судалгаан дээр үндэслэгдэж хийгддэг гэхэлэр бас надад их тийм олзорхууштай гоё санагдаад байгаа. Нөгөөтэйгүр яг 4 арват гэж үгсэн үг юм байна. 4 арват гэдэг 5 нүдэн хээгэл 4 арваа гэж нэрлэдэг. Тэгээд 5 нүдэн хээчин бол одоо хөө хоёрны юм эрчлээс дундаас одоо бүтэж байгаа хээ. Тэгээд бол хүннүг үеэс үүссэн гэж одоо яригддаг, тэг үздэг. Өндөр гигэний үед яасан ихэр 5 нүдэн 4 арваа гэж нэрлсэн. Тэгээ 4 будаа ингээд тавьсан юм шиг харагддаг 5 нүдэн маань. Тэгэхээр 4 арваа гэж нэрлсэн бол тэр өндөр гигэний намтрыг уншиж байхад бол 4 арваа тавиад за 5 нүдэн хээг бол 4 арваа гэж бас нэрлэегээд тэгээд энэ үеэс бол миний одоо сангийн тамга боллоо гэж. Сан гэдэг чинь одоо эд агуур сайхан сан те. Тэгээд тэрний тамга нь бол 4 арваа боллоо гэж өндөргийн зарлигдсан. Тэгээ энэ нь бол тариа будаа шиг аривдахыг бэлэгдсэн. Тэгээд 4 их үйл гэж бурхны шинд ер нь ярьдаг. За тэгээ амьрлуулах, дэлгэрүүлэх, эрхэн тураах, хатуу догшин гэж ийм 4 их үйл байдаг. Тэгээ энэ бүх зүйлд бол энэ 4 үйлд бол бүх одоо үйл хэрэг юм багтдаг.
Тэгэхээр хураахаар бүх үйл хэргийг бол энэ дөрөвт хураачдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн их үйл ийм тариа будаа шиг аривдчихыг бэлэгдэж өгсөн юм а гэж өндөргийг альцсан байна. Тэгээд энэ намтрыг уншиж хагаад ерөөсөө энэ 4.10 гэдэг нэрийг өгье гэж бодсон. Ер нь бол манай найз лам маань энд бас их нөлөөлсөн. Би тантай нөө дээлэн 10-наалдаг гэх юм уу? Дээлэн дээрээ нөгөө юм тарин гэх юм уу? Тийм төв төсөө бичиж байгааг харсан байхгүй. Тэр ямар учиртай тэгдэ? Одоо бүх дээлэндээ тэгж бичдэг юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн хүсэлтээр тэгж бичдэг юм уу? Тэ. Манай дээлний доторт л ингээ цээжээр доторлохдоо цээж хэсгээр цагаан. Тэгээ бусдыг ингээ хөхөр ерөнхий доторлдог. Зарим нь одоо нөгөө тийм цайвар өнгөтэй дээлийг бол яалтчгүй одоо нөгөө гэрэлтэх гээд байдаг учраас арыг нь одоо өнгө дагуулж доторлдог. Тэгээ дээлийн дотор нь бол давуу бийд одоо маш их эвтэйхэн байх талаас нь их боддог. Анхнаасаа дээл хувцсыг яаж бас эвтэйхэн хэнцэр байх уу гэдэг талаас явсан учраас тэгээд 8 дугаар богдын одоо лүндэнд бол байж идэг тэр тарин чулууны бичиг метртай учрах тарин ч гэж бас тийж ярьдаг. Тэгээд тэр эмахо умма пани сууха гэж тарин. Хуучны одоо хүмүүс бол ер нь энэ тариныг бол бүгд хэлж яадаг. Тэгээд энэ цөөн цаг үеийг одоо гитлгэх тарин гэж ярьдаг. Цаг цөөн гэдэг чинь бол хүмүүсийн сэтгэл санаа одоо амин хуваа хичээдгээс үүсдэг юм байна. Тэгээд тэр нь үүсээд хит ихсээд ирэхээр тэрийгэ дагаад нөгөө сав шимийн ертөнц хямраад эхэлт юм байна. Бид нар бол одоо шим ертөнцийн одоо нөхдүүд нь сэтгэл санаа буруудаад ирэхээр сав ертөнц өөрөө эвдэрж эхэлдэг. Тэгэхээр яа гэхээр янз бүрийн одоо ган гачиг тэгээд зуд турхан элдв одоо томоо өвчин тэгээ нөгөө нэг сая дахианы ханаад гахааны ханаад ковид ч гэх юм уу иймэрхүү одоо өвчтнүүд гарч ирнэ. Тэгээ тэр нь амин төрн олон үе олноор нь хөнөөн газар ус одоо ингээд аюул болно, гал усны аюул, газар хөдлөлт. Тэгээ энэ мэтлэн цагийн цөвүүнүүд ирэхэд бол энэ тариныг одоо уншиж явсан хүн эмэгтэй хүн бол зүүн мөрөндөө, эрэгтэй хүн баруун мөрөндөө ингээд зүүж хэрглэжсэн хүмүүс бол бас зүүн цагийг гитгэх нэг тийм юу юм шүү гэж түлхэц болох тийм юм шүү гэж. Тэгж одоо 8 дугаар богдын лүндэн бошгод бол байж идэг. Тэгээ 8 дугаар богдын лүндэн бошгыг бол сүүлийн үед сошиал интернетээр бол хүмүүс их энтэнтэс нь тастаа тавьж шүү дээ. Нөгөө хавар намар нь хавчаад 100 байхгүй болно ч гэх юм уу тий. Ямар хүмүүс төрийн толгойд гарна ч гэх юм. Одоо ингээд энэ зөвгнөл бол үнэн байна. Цагаан морин жил бол одоо монголчууд бол сайн цагтаа учрын ч гэх юм уу тий. Цагаан морин жил нь одоо 90 оны юу байсан? Ардчлал байсан ч гэх юм уу тий. Гихмчл одоо энэ бошиг нь бол одоо бошиг ирээдүг үзүүлсэн иш бошиг нь бол одоо бодтой үнэн болж байна, үнэн юм байна гэдэг. Тэр бошиг дунд бол энэ тарин байт. Тэгээд энэ тариныг яг хуу сүсэгтэй энийг одоо хэрэглэе гэсэн одоо мөрөндөө бичиж залъя гэсэн тийм хүмүүст нь би өөрөө бичээд өгчдөг. Тэгээ нөгөө цагаан дотортой учраас бас тэр маань яг их сайхан гоё болж өгдөг. Тэгээд бас энэ цөвөн цагт бол энэ цээжин хэсгээр юм цагаан юм өмсчээл бол их сайн гэж. Тэгээ яг хуу бас сэтгэл цагаан санаа юм ариун цагаан явуусаа л гэж боддог, бэлэгддэг байлгүй тий. Дөрвөн арбайтын торг гэд одоо бүр ингээд торг зардаг газар болгонд их тийм алдартайгаар тайлбарлагддаг юм бас нэг одоо шинэ брэнд гарч ирж штэ. Тэгээ яагаад дөрвөн арбайтын торг гэдэг одоо тэр брэнд ингэж хүмүүсийг сонгох шалтгаан болцсон тийм хэмжээний торг болсон бэ? Би чинь одоо анх 2017-8 оны үеэс торгон дээр ингээд хээ гаргаад тэгээд ингээ ихэлсэн.
лам дээл хуцаа хийхдээ л одоо сайхан болгох чигээд. Хээ хуваар юмных нь утга учир бэлэгдүүдийг олж судлах. Тэгээ бурхны шинт ч өөрөө угаасаа хээ хуварын маш нарийн одоо утга учир бэлэгдүүд биш шүү дээ. Тэгээд одоо монголчууд ч бол хүннүг үеэс бурхны шин нөгөө нэг авч шүтчихсэн учраас бидний нөгөө нэг соёлд бурхны шиний тийм улбаанууд маш их бий. Тэрнгээр нь одоо тухайн үед хээ хуваар хийжсэн дээлэн дээр торгонууд дээлийн одоо торгонууд дээр хийжсэн ч тийм үү ийм зөвхөн монголчуудад зориулж хүртэл одоо хээ хуваар хийжсэн түүхүүд бий. Одоо Йоан Гүрний үед бол Ховлын хаан тэгээд захиалгаар одоо тийм монголчууд зориулсан тийм таж магнаг торгон төр зохиосон байгаа бүр. Тэгээд энэ мэтчлэн яг торгонуудыг судалж тэгээд тухайн цаг үед одоо их тийм сүрхий болж исэн торгонуудыг хийж эхэлсэн. Хээ хуварын сэргээж 4 арват торгоо өөртөө гаргаж дээл хуцаа хийснээрээ бол нэг тийм шин ховслыг гаргаж ирчихсэн. Ер нь тэгэл бүхэл юмдаа бүтээлч хандж байгаа л хэлбэр л дээ. Бас сэтгэл хангасан гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нэр дээл урлах өдрөө эсгүүр хизээ хийх үү өдөр судраа харж сайн өдөр үйл бүтэх өдөр эсвэл одоо барилдлага сайтай өдөр ингээд дээлийн эсгүүрүүдээ хийж эхэлдэг. Тэгээд нөгөө хүнийхээ магадгүй хүсчээвэл хүн ямар ч хөтлөгтэй байж болно л да. Гэхдээ хүсэж явах юм бол тэр хүн зурхаа ухаанаар нь өөрт нь тэр жилд нь ээлтэй эсвэл одоо насан туршид нь хэрэгтэй өнгөийг нь бодож гаргаад тэр өнгөөр нь давмгаа зөнх хийх. За тэгээд тэр хээ хуваар нь бол мэдээж одоо бүтээлч хандж яах гэсэн шүү дээ. Тэр нь болохоор судалгаа юм а хийдгээрээ хийгээд за ийм хээ хуваарууд бол ийм бэлэг дэмбэрэлтэй юм байна гэдэг үйлчлэлээр нь гарч байгаа. Энэ намар ийм хээнүүд гаргая. Энэ хавар ийм хээнүүд гаргая. Гэх мэтлэн хавар гаргаж байгаа хээ торгонууд мэдээж наадам хөрөм найрт зориулагдана гэсэн үг. Тэгээд намар хийгдэж байгаа хээ хуваарных нь болохоор өвлийн цагаан сарда ухтаж тэгээд цөөн хийдэг учраас дараагийн хээнүүд гарахад ингээ бэлэн болоо судалгаанууд нь бэлэн болцсон. Хийгдэхэд бэлэн болоо ингээ байж байна. Тэгэхээр одоо жишээ нь яг та өөрөө судалгаан дээр үндэслэгдээд ингээд торгон дээр ийм хээнүүдийг ингээд зураад үйлдвэрлүүлж ийн гэдэг. Тэгэхээр 4 арватын хээ бол өөр хаач байхгүй хээ торог гэж ойлгож болох юм. Тийм торгон дээр хээнүүд бол миний л одоо толгоноос гарч байгаа юм чинь. Тэгэхээр манайх яг өөр хаач байхгүй гэж хэлж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр манайхыг шинэ хээ торгоо бол бид нар маш бага хэмжээгээр гаргадаг. Өнгөө би өөрөө бас усан будаг энтерээр нөгөө гаргаж байгаад ийм өнгө гаргая гэгээд тэгээд захиалгаа өгдөг байхгүй. Тэгэхээр бол яг нэг 2-3 сарын дараа ч юм уу торгоны одоо заххууд торгоны одоо худалдааны дэлгүүрүүдээр ингээд ерөнхий гараад эхэлдэг. Гаргасан өнгө торгонууд хээнүүд ерөнхийдөө тэгээ янз янзын торгон дээр янз янзын материал дээр өнгө энтрээ өөрсдөө зохиогоод ингээд захиалаад хийлгчдэг манай торгоныхон. Яг хуу хүмүүс нэг юм юу яриад байдаг. Үгүй хятадууд ингээ хийж өгөө явуулаад байгаа маа. Тэгээ хятадууд хийж өгч байгаа. Гэтэ тэрний хөшүүрг нь юу юм гэхээр манайхан өөрсдөө барьчичоод за энийг хийгээд өгөөч гэдэг. Тэгээ хийлгээд тэгээ ингээд нийтд ингээд тараачдаг. Яг хуу энэ дээр эхэндээ бол жоохон тэмцэх маягтай байс. Тэгээ сүүлдээ бол одоо уг нь бол над чинь хүний бас нэг хөдөлмөр судалгаан дээр үндэслэгдсэн оюун ухаанаас гарсан бас нэг оюуны бүтээл байгаа даа шүү дээ тий. Нэгтэрэ хулгай шүү дээ. Тийм. Гэтэл яг энэ бүтээлийг ингээд бэлэн юмыг ингээ аваа сайхан тэгснэ. Энэ бол 4 арватын хаа гэл ингээд яваа. Тэгээ сүүлдээ яг хуу би нэг тийж тэмцэхгүй байгаа. Яг надад бол нөгөө патент барааны тэмдэгт тэгээд энэ мөчлөн одоо нөгөө зохиогч ирэх мэрх бүх юм байгаа л да. Бүгднийг л бүртгүүлчихдээ. Тэгээд ер нь яг хуу ингээд миний одоо манай үүсгэсэн 4 арватын нэрээр бас нэг хэсэг хүмүүс хоолоо олж тэгээд амжиргаагаа залгуулад ингээ бас бусад одоо буян болж ивэл тэгээд бас тэгээд одоо болж тээ гэд. Тэгээд ахтай тэгвэл тийм бол тэг гэд. Тиймэрхүү байдлаар ханддаг ус. Түүнээс ш
нэг 2 сарын дараа 3 сарын дараа ихэд яг манай торгонууд энэ тэнд хээнүүд нь гарцсан. Миний бодсон өнцөг бол миний одоо бодож хийж байгаа зүйл хүнд хүрж байгаа юм байна. Би буруу юм хийгээгүй юм байна. Хүн буруу юмыг хуулахгүй шүү дээ. Тэгээд буруу муу чанаргүй гэж бодсон юмыг бол хүн хуулахгүй. Тэр зүйл хүнд хүрч байна. Тэгэхээр мэдээж одоо би манай хийж байгаа торг юм хомч гэх юм уу дээл хувцс. Энэ бүх зүйл бол нийтэд одоо төгөөмөл хүрч чадахгүй байгаа бол тэгээд чултхны хүмүүс түрээд өв соёлын юм хадгалагтаад үлдчихвэл бас зүгээр юм болов гэж. Олон талаас нь бодсон. Тэгээд ерөнхий сүлд нь бол нэгүүлсэнгүй байдлаар ч юм уу те. За ингээд олон хүнд хэрэг болж ивэл бас 4-10-атын торг гэдэг ингээд 4-10 торг гэдэг зарим 4-10-ата юуг нь ч мэдэхгүй одоо ингээд зарж яадаг шүү дээ. Тийм байна. Тэгээд одоо фэйсбүүкээр ингээд 4-10 торг гэдэг ингээд гарч ирэх юм бол баг манай пэйж гарч ирэхээс илүүтэй нөгөө 4-10 торг зарнасан торгчтой юм ингээд пар гэдэг. Зараад илүү гарч ирдэг гэж байна. Тэгэхээр тэгээд тэр хүмүүсийн чи ард олон үр хүүхэд вэ гэр орнолт хийж гээл тэгж байгаа юм чи. Тэгээ үндэсний өв соёлын юмыг тэгээд гол нь тэр юмныхаа чанарыг мэддэг, тэр юмныхаа хийцлэлийг мэддэг, тэр юмд одоо мөн чанарыг мэддэг хүмүүс л одоо манайхаар үйлчлүүлдэг. Ер нь за би яг багтж байгаа ч юм уу те эсвэл тийм зүйл биш. 4-10 брендийн дээл хувцсанд гарахаас өмнө нэг хувцсан дээр ийм олон өнгө бас байж болдгийм үү, байх боломжтой юм уу? Бас зүгээр харагддсан биш те. Хаста гоё харагддсан байна гэдэг тийм бодлыг бол нэлээд олон хүмүүст сэтлийг төрүүлсэн байх гэж бодож байна л да. Тэгэхээр бас их монголчууд бас үнэхээр тийм өнгөний тал дээр мэдрэмжтэй арт хүмүүс байсан юм уу? Яг энийг та одоо өөрийнхөө хувцсан дээр илэрхийлэхийг хүссэн байдаг юм болов уу? Саяхны хүртэл бол Монгол дээл хувцсны нөгөө хэмжээр өнгөний сонголтын дон жинтэр бол жоохон гонигтай санагддаг байсан. Өнгө дагуулаад имжичдэг. Тэгэл уламжлал яг хөө дээл хувцсыг хийдэг аргачлалууд биш үү? Тэгээд энэ одоо сүүлийн үед хүмүүс бол өөрийнх нь тохирох өнгө юу байна гэж компьютер дээр оч гаргуулаад тэгэл одоо янз янзаар л өөрийнхөө одоо ээлтэй өнгө мөнгийг гаргадаг болж. Бидний уламжлал бол байгаа юм. Одоо зурхаан ухаанаар бол өөрийн чинь одоо энэ жилийн ээлтэй өнгө эсвэл одоо насан туршийн одоо үйлсийн өнгө, насан туршид одоо хэрэглэвэл зохистой өнгө гэдэг юм уу. Энэ жил одоо хэрэглэвэл цээртэй өнгө гэдэг юм уу. Иймэрхүү одоо зурхаан ухаан бол байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлээр нь ч гэсэн бас хандаж эхэлсэн. Тэгээд дэлхийн одоо ингээд амжилттай яваа тийм одоо алдартай тийм том брэндүүд ч юм уу одоо эсвэл одоо нийтийн сүлжээнүүд ч юм уу ихэнх нь одоо хар хөх цэнхэр өнгөөр хийсэн байдаг шүү дээ. Тэгээ би бол яг хөө тэндээс санаа авч хийгээгүй. Ер нь бол очир дээр бурхны өнгийг бодож тэгээд ер нь бол хатуу догшин үүлийг бодож тэгээд хөх өнгийг хар хөх өнгийг өрнө өгсөн. Сүрлэг байхыг одоо сүрж авахыг бол хар хөх өнгөөр бэлддэг. Тэгэхээр 4-10-ийн үндсэн өнгийг бол тийм хар хөх өнгөөр өгөөд тэгээ Монгол хүмүүс ч хөх тодтой гэж үздэг те. Гихмчлэнгээр яасан тэр нь хожим бол Google ч юм уу, Facebook ч юм уу, Twitter ч юм уу эдрээ тэр өнгийг ингэж барьсан байдаг юм байна. Тийм. Тэгээ усан мах бодны өнгө. Учираас ус чинь ингэ нэг урсаж юмыг эзэрхийлдэг шүү дээ те. Тэр шиг ингэж тараасаа гэж утсан. Энэ юу юм хэр үндэсний өв соёл гэж ингэж нөлөөлөөсэй гэж. Тэгээд нөгөө бурхан зургийн нөгөө нэг одоо сургууль сурж ясны хэрэг тэгээд энэ юм бол огцом одоо шийдэмгүй өнгөнүүдийн хооронд нь оршуулах. Өнгөөр одоо нөгөө нэг өнгөөр одоо хооронд нь тоглох ч байдаг юм уу те. Тэм юмнууд бол тэндээс гарч ирж байгаа юм л да. Тэгээд сүүлийн үед анх удаа намайг одоо жишээ нь улаан дээлийг ногооноор имжчих юм уу? Хар дээлийг шараар имжээл, ягаанаар имжчих юм уу? Ингээд иймэрхүү юмнууд ихээр хүмүүс ойлгохгүй арай хурцаана одоо хэрэггүй ч гэдэг юм уу ингээд
дэмээ юм шүү гэж ингэж ярилцдаг байсан. Тэгээд хуучны ингээд сэдвтэй кино моно ингээд үзэхээр хуучны дээр үеийн кино моно үзэхээр аяанда энэ бүхэн угаасаа бэлэн байж байгаа. Бид нар зарим зүйл дээр бол шин юм ингээд одоо зохиож хийх гэхээсээ илүүтэй авдраа авах гэдэг шиг те айлаас ирэхээр авдраа авах гэдэг шиг хуучин юм умаа сайн судлаад тэгээ ингээ хараад үзэх юм бол бидэнд байж байгаа юм багхгүй зарим зүйл. Бид нар бол одоо юуг харж болно? Европын одоо костюм өмсөх дипломат ёс. Тэрийг бодоод үзэх хэрэгтэй. Хэдэн 100 жил тэр байгаа хэвээрэл байгаа үстэй. Дэлхийн улс гүрнүүдийн сайд дарга нар ингээд одоо дипломат ёсондоо зангаа яаж зүг энэ хичнээн 100 жил болоход костюм өмсөх соёл өөрчлөгдөөгүй л өстэй. Энэ юу юм? Дипломат. Яагаад заавал тийм байх хэрэгтэй юм? Тэрийг хийхгүй болохоор болохоо бичиж байгаа юм бол байхгүй л те. Гэхдээ тэр дипломат гэхгүй. Тогтсон тийм ёс. Тэрүүн шиг бидний Монгол хувьд яагаад тэгвэл тэр дипломатаас хадгалж болохгүй гэж. Бид нар өвгөн Европоос илүү соёлтой хүмүүс шүү дээ. Илүү одоо хувцсны болон хүүхдүүхийн ч гэсэн ноён ориглууд нөхгүй. Тэгэхээр бидний үндэсний хувцас энэ тал дээр яагаад дипломатос яригдаад энэ ингэж үлдэж болохгүй гэж. Энэ талыг л яг хөө би их боддог. Малгай яагаад зөв тавих хэрэгтэй юм? Энгэр зам товч яагаад бүрэн байх хэрэгтэй юм? Дээл хувцс нь яагаад тогтсон хэмжээ дамжаа, тогтсон өнгө найруулга нь яг уламжлалаараа яагаад байж болохгүй гэж. Тэгээ бид нар чи альва юмтай шүтэлцээтэй байгаа юм чинь те. Шүтэлцэж оршиж байгаа учраас ямар нэг юмнаас харилцсан юм холбоотой шүтэлцэж байгаа учраас тэр хувцсанраар нь ч гэсэн тэгж засах ёс байдаг. Тэгээ монголчууд бол бэлэг дэмбэрэл ерөөл тийм юмыг одоо их боддог тийм ээ. Тэгтэл бол одоо энэ дээлийн хормой ийм дэрвгэр байгаагийн хэрэглээ талаас бол морь унах, завилж суух, нөмрөөд унтахч байдаг юм уу, босож сууж хүндэрч хөнгөрөхч байдаг юм уу те. Энэ бүхэнд энэ хормой хэрэглээ талаас хэрэгтэй байна. Бэлэгдэл талаас энэ юу юм гэхээр буян аривдахын бэлэгдэлтэй ч гэдэг юм уу те. Нэг тийм үг байдаг шүү дээ те. Чимх эрдмийг атга буянаар сурдаг юм а гэж. Атга эрдмийн хүн хормой буянаар сурдаг юм а гэж. Тэгтэл энэ хормой буян гэж яагаад зөвлөсөн гэхээр ол зомгийн ихийг бид нар хормойгоор одоо тэгж жишиж зүрэлдэг шүү дээ. Ингээ могоон чуулган явж байхад ингээ хормойгоо дэвс суугаад яад гинлээ гэл шиг буйны гойд гингэл. Яагаад гэвэл могоо бол улсын амтан эд баялагийг одоо эд баялагийг бол улс хариуцдаг ч гэдэг юм уу те. Тэгээд одоо дээр үеэс монголчууд даллага авахд бол ингээд хормойгоо дэвс сууж хагаад даллага авдаг байсан ч гэдэг юм уу те. Тэгээд эд буйн тогтоох гэдэг шүү. Тэгэхээр хормойлж авч байгаа. За ингээд бол дээл хувцсны хамгийн одоо том хэсэг бол хормой байна. Тэгтэл одоо орчин цаг үед бол дээлийн хормой дандаа юм шовтон эрэгтэй эмэгтэйгүү юм шовтон байдаг те. Тэгээ нэг жоохон хазаахаар л ингээл энэ талаар нь бүлтэрж одоо гоё юунд гарч ичгээл. За тэгэхээр энэ дээлийн дэрвгэр болгож эсгэхэд маш нарийн юм байна. Дээл болгоны зүгээр л өргөн тавиал хажлаа хийчихэр өргөн болчдөг биш. Энд нарийн энэ хэсгээрээ яаж огсоохгүй байх вэ, унчихгүй байх вэ? Тэр бүхний ингээд тогтсон эсвүүрийн уламжлал бий. Нараа эсвэр. Тэгээд энэ дунд нь хэгийг нь алдаа мадаггүй залгах бас нэг асуудал болж байна. Гэх мэтлэнгээр дээлийг бол одоо хаждаггүй байсан ч гэх юм уу те. Дээлийн доторыг ямар өнгөөр хийдэг байсан тогтсон юм тогтчихсон юм зүйлүүд байгаа байхгүй. Тэгээ энэ мэтлэн зүйлүүдийг шигтгэж хийх. 410 гэдэг брендийн яг тэр одоо чанарыг тодорхойлж байгаа үнц нь яг юу вэ? Би бол олон зүйлийн шалтгаан нөхцөл байгааг бүгдийг нуршмаарг байна.
бид нар бол яг уламжилж авсан хүмүүс. Тэгээд түүнийг тэрнгөр амьдрсан тэр зүйлийг маш сайн судалсан. Энэ зүйл баа бээгөө судалсан. Баа бээгүүд багасаа тэр орчинд нь өссөн. Тэр зүйлийг хийдэг хүмүүс, уламжилж байсан хүмүүсээс нь яг уламжилж авсан. Тэгэхээр манай дээлийн эсгүүр дамжаа, малгай толгойн эсгүүр дамжаа тэр одоо бүх зүйлүүдийг эртний эдэлтэнд тулж тэрийг нь хийдэг байсан хүмүүсээс нь гардаж суралцаж авч ингэсэн одоо уламжлалыг мадаггүй авсан нь бид нар тийм баг. Энэ бидний одоо хамгийн том үнц нь маш сайн судалгаа хийдэг. Зүгээр суудаг би. Өдөр болгон судалгаа юмыг хардаг, ажигладаг. Одоо би бол өв соёлынхаа энэ дээл утасны чиглэлдээ бол барьцаа лавшруулах байдлаар явж байгаа. Хамгийн ойр байгаагаас эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Бидний хамгийн ойр маш хурдан сэргээж буцааж хэрэглээнд оруулж чадах баа байгуу энийг үлдээж чадах соёл бол өндөргийгэний үеэс өдий хүртэлх үеийн дээл утасны соёл байгаа байхгүй. Эннээс цааш нь өшөө бид нар барьцаад лавшруулаа явж байгаа. Одоо Йоан гүрний үеийг бид нар нэлээд судалгаа хийж байна. Гитаны үеийг хийгдэж байна. Мөн орчин цаг үетэйгээ холбогдоод орчин үеийн залуус болон орчин үеийн манай монголчууд гадагшаа дотгош явахдаа ч юм уу ер жирийн хувцсандаа Монголын одоо соёл шингэсэн тийм чөлөө товцсон эсвэл яах юм, ямар байх юм гэж. Тиймэрхүү байдлуудыг яг анхаарч одоо сэдэж хийж байна. Эртлүүд маань явцсан. 4 авраа брендийн бас нэг тренд болгосон гой зүйл нь нудрах штэ. Сайхны хүрэлт бид нар нудрахтай дээл тэр болгон хүмүүсд байдаг байсангүй. Нудраг гэдэг бол нөгөө манжуудын соёл манайд ч Монгол биш гэдэг үгийг нэлээд ч гэж сонсч илаа. Гэтэл сүүлийн үед бараг л дээл алга нудрахтай болчихсон. Тэр нудрагны бас нэг бэлэгдэл одоо ач холбогдол яагаад энэ нудраг заавал байх ёстой байдгийг. Тэ социализмын үеийн дахиад бас нэг пропаганда гэдэг лөө тэ. Тэрний нэг нь болохоор дээлийн нудрагыг хэрэглэнээс гаргасан. Харин өдний хүртэл яг энэ дээлийн нудрагыг тогтмол хэн хэрэгжилж ирсэн гэхээр лам хуургууд байхгүй. Лам хуургын дээлнээс нудраг ерөөсөө авагдаагүй. Тэгэхээр хамгийн зөв нудрагыг эсгэх, тэрийг залгаж оёх тэр нарийн аргачлал нь болохоор энэ лам дээл хийжсэн хүмүүст уламжлагдаад ирсэн. Энэ дээлийн дэрвэр. Тэгэхээр энэ лам дээл анх судалж эхэлсний давуу тал нь юунд байсан гэхээр энэ дээлийн одоо хээ хуар тааруулах, нудраг, дэрвэр энэ бол яг лам дээлэн дээрс шууд бууж ирсэн байна. Тэгэхээр бидний одоо нэг судалгааг тэр одоо сувдагч энтрийн судалгаач байна. Тэгээд тэдний юм дээр бол монголчууд угаасаа нудрахтаа дээлийг бол эрт үеэс өмсөжсэн байна гэдэг. Тэр бол угаасаа судлаачдын байгаа юм чи би тэрэн дээр одоо нуршаад яах вэ? Ханын зураг мураг зөндөө юм бий л дээ. Одоо монголчин өөрөө тийм эрсдэл суур амьсгалтай газар. Тэгэхээр гар ингээд ил яваад байвал даарна. Тэгэхээр бид нэр бол урт танцуутай ерөнхий зүйлээр гараа далдалж дулаахан авч явдаг. Тийм байхгүй. Тэгэхээр тэрэнд нэг нэмэртэй байна. Бэлэгдэл талаас олонгот энэ нудраг бол нөгөө эмбүг бэлэгддэг. Мөнгөний эмбүг бэлэгддэг. Өнгө нь болохоор одоо тэнгэрийн цэнхэр өнгөийг бэлэгддэг. Тэгээд тэнгэрийн цэнхэр өнгөөр бэлэгддэг учраас элдв шалд өөр өнгөөр хийдгүү. Одоо сүүлийн үед хар, улаан гэдэг жоохон ёсон бусан юмар хийгээд жоохон дэмбэрлэггүй, бэлэг дэмбэрлэггүй юм хийгээд байгаа. Харагддаг энэ тэнд. Манайх бол яг тогтсон яг цэнхрээрээ хийдэг. Цэнхрийн ч гэсэн одоо яг ямар цэнхрээр хийх юм гэдэг нь бас заацсан байна. Тэгэхээр одоо өглөө ингээд тэнгэр үүр хаяарахад ингээд тэнгэр их гоё цэнхэр болдог нэг иймэрхүү маягтай болт юм уу да. Тэгээд тэр цэнхэр өнгөөр ингэж хийдэг юм аа гэж. Нудргалдаг гэж. За тэгээ энэ нь бол яг хуу монгол хүн одоо гартаа амны шигтэй байна гэдэг шиг юм эмбүү хадаг, эдийн дээд хадаг ингээ барай явж байгаатай хишиг буйныг бэлэгдэж ингэж чиглэж өгсөн баг. Утгын чиглэж өгсөн. Өшөө цааш нь одоо бас нарийн утга бас манай ламнар дунд яриа байдаг. Тэр ярианы юу гэхээр энэ бол ялалтын одоо тугийг бэлэгддэг гэж. Тэгээ одоо сүм хийдийн дөрвөн тал дээр ингээд
тийм дувааз гэдэг ийм босгоцсон байдаг да тийм 8 дахил дунд дувааз гэдэг бас нэг юм бэ. Тэр дувааз бол одоо хүрдэн эргүүлэгч хаан энэ төр бол одоо ялалт байгуулахаараа хийсгдэг тийм ялалтын туг байхгүй. Тэрнтэй бол ингээд ингэж нийлэхээр бол их төстэй харагддаг. Ингэж хоёр талаас нь нийлэхээр. Инхээр юмбуу харагддаг тийм. Тэгээ инхээр яг тэр дуваазтай их төстэй болдог. Тэгээ энэ бол ялалтын туг юм гэж. Яваа газар болгондоо бол нудраг бол ялсныхаа тугийг одоо мандуулж яваатай адилхан хямар сүлд нь одоо дэгжиж яхахыг бэлэгддэг гэж. Өшөө цааш нь ингээд бодох юм бол хэлэх юм бол одоо хоёр түүтгэрийг одоо ингээд ялсны бэлэгдэл болдог гэж. Тэр нь эцэстээ юу юм гэхээр хүний сэтгэлд байгаа нисвансын түүтгэр, мэдгэдэгхүүний түүтгэр гэж нэг хоёр тийм хэцүү түүтгэр байдаг юм байна. Тэгээд бид нар бол ер нь явж дотоод сэтгэлийнхаа муу муухайг л дарах ёстой шүү дээ, тий. Тэгжээж одоо ялалт байгуулна шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэлийнхаа муу муухай зүйлийг ялахыг бэлэгдсэн тийм бас бэлэгддэг гэж. Тэгээ ингээд бол утгын утга гэдэг шиг их гүн гүнзгий утгатай зүйл ингээд бид нудрагалж байгаа юм л да. За хоёлаа ярилцлага өндөрлүүлье. Нэвтрүүлэг юмны урлагийг хүлээн авсан танд баярлалаа. Хамгийн чухал зүйл юу гэхээр залуучууд бидний мэдээж одоо яг өнөө цагийн гангара бол мэдээж залуу нас байхаа. Гэхдээ яг үндэсний гэсэн тодтолтой зүйлээ бас яг хадгалж үлдээд түүнийг өөрөө маш сайн мэддэг. Тэгээд төвөнд илэрүүлж чаддаг байх юм бол энэ бүр яг ингээд нэг гангара гэдэг үгний яг утга учирыг нь уршаасан бас нэг юм зүйл болох байх гэж бодож байна. Нөгөөтэйгүр яг ингэж нөгөө даяарч байгаа энэ нийгэм дээр хүний яг одоо хамгийн том үнэт зүйл болсон тэр үндэсний хувцас энэ өв соёлыг биднэрт өвлүүлж хадгалуулсан тэр өв уламжлалаар тэр арга барилаар нь ингэж хадгалж үлдсэн ийм хүмүүс өнөөдөр бас яг ийм брэнд гаргаад ингэж явж байгаа нь альтч бас нэг талаараа маш том бахархалтай санагдлаа. Хөгшин, залуу, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй монголчууд маань үндэснийхээ хувцаар өдөр болгон гангарт өдөр болгон үндэснийхээ дээл хувцсыг өмсөж хөвшөөсэй гэж би бас хүсэж байна. Тэгээд таны цаашдын зорж байгаа олон том зорилго хүслүүдэд нь амжилт хүсье да. Үндэсний одоо хувцас маань өнөө цаг үед тогтмол энэ хэрэглээнд ороосоо гэж миний зүгээс их ерөөл тавьдаг. Тэгэхээр өнөө цаг үед үндэсний хувцас өмсөд удмаар ингээд явах ердийн зүйл юм шиг тийм цаг үе түргэн одоо болоосаа гэж тэгээ ерөөл тавь Монгол гэсэн бүхэн Мандан Бодрох болтугай гэсэн ерөөл өргөдөө.